Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гэр гертээ байцгааж дэглэмээ сайтар сахиж байгаа хаа гэж багш бодож байна. Өнөөдрийн хичээлээр эхийг ойлгож уншаад дасгал даалгавруудыг хийх байгаа. Хэрэм эхийг анхааралтай сайн ойлгож уншаарай хүүхдүүдээ. За багш нэг удаа уншиж өгье. Хэрэм анчин хэрэм барьж авчираад торонд оруулна тичжээ. Гэтэл бүтэн жил бусдын эрхэнд зовж төрлөх ойдоо байдаг шиг цадтал хооллож чадахгүй байв. Эзэн нэг удаа хэрмээ хооллож байгаад торных нь хаалгыг хаалгүй овчихжээ. За анхааралтай уншиж ойлгоод хийгээрэй. Асуулт 1. Анчин хэрмийг хаанаас барьж авчирсан бэ? За асуултанд бүтэн өгүүлбэрээр өөрийнхөө ойлгосноор хариулаарай хүүхдүүдээ. За асуулт 2. Торонд байх нь хэрэмд ямар санагдсан бэ? Заад нь хоолоо ч идэж чадахгүй айдастай байсан. Бэд нь цавтлаа хоолч иддэггүй хүний эрхэнд хэцүү байсан. Вэд нь хүний өгсөн хоолыг идээд тухтай байсан. Зөв хариултыг сонгоод дэвтэр дээрээ цэвэрхэн бичээрэй. Анчин хэрмийг хооллож байгаад яасан бэ? За бүтэн өгүүлбэрээр хариулаарай хүүхдүүдээ 3 дугаар асуултанд. За асуулт 4. Дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. Хэрэм ой модондоо өөрийнхөө дураар явдаг учраас за ямар байсан юм болоо? Өөрийнхөө бодлоор бичээрэй хүүхдүүдээ. За 5 дугаар асуулт. Эхэд юуны тухай өгүүлж байна вэ? Аад нь анчны тухай. Бэд нь хэрэмний тухай. Вэд нь анчин хэрэм хоёрын тухай. Зөв хариултыг сонгоод дэвтэр дээрээ бичээрэй. За асуулт 6. Ямар амьтан бол? За ямар гэсэн асуултанд тохирох үгийг хэрэмний шинж чанарыг тоочин бичээрэй хүүхдүүдээ. За асуулт 7. Хэрэм эхийг хичээнгүй маш цэвэрхэн нэг удаа хуулаарай. Хичээнгүй хуулсан эхээ багштаа зургийн дараад илгээгээрэй хүүхдүүдээ. За гэрийн даалгаварт хэрвээ чи анчин байсан бол яах байсан бэ? Өөрийнхөө бодлоо бичээрэй. Асуулт 2. Эхийн утга санаанд тохирох зөв үгийг сонгоорой. А. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов. Б. Жаргалтай газар хүн тогтдоггүй. Өвстэй газар мал тогтохгүй. За зөв үгийн аль нь эхийн утга санаанд тохирож байна вэ? Гэр гертээ байцгааж дэглэмээ сайтар сахиарай хүүхдүүдээ. Анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.